Улс төрийн хамгийн том нөөц бол төсөв, мөнгө, эд хөрөнгө биш. Харин иргэдийнх нь итгэл байдаг. Сонгогч олон нийтийн дэмжлэг байж гэмээр парламентын шийдвэр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, хууль ёсны шинж байдлаа олж авдаг. Ийм дайваа улс доктортой оршин тогтнож хөгжихийн тулд итгэлийн хямралаас үргэлж сэргийлэх ёстой. Итгэлийн хямралаас сэргийлэхийн тулд төрийн болон улс төрийн албан тушаалтан ёс зүйн өндөр манлайлалыг үзүүлж олон нийтийн өмнө хариуцлагатай байх ёстой. Монгол улс илүү хяналттай, их тод, ёс зүйтэй хариуцлагатай улс төрийг бэхжүүлэх зорилгоор үндсэн хууль буюу нийгмийн гэрээндээ өөрчлөлт оруулж, улсын хурлын бүрэлдэхүүний 76 гишүүнтэй байсныг 126 гишүүнтэй болгосон. Тэгвэл яг одоо шинээр бүрэлдээд жил хүрээгүй байгаа улсын хурл маань өөрсдийн томилсон ерхий сайдын хамт олон нийтийн өмнө итгэлийн сорилтод орох гэж байна. Тухайлбал Монгол улсын их хурлын гишүүн болон засгийн газрын тэргүүн ерхий сайдын үргийг давхар хашдаг Лувсан намсраа оюун эрдэнэ өөрийн улс төрийн чадамжгүй байдлыг үзүүлж иргэдийн эдийн засгийн болон эрхчлөөний нөхцөл байдлыг дордоосны дээр сонгогчдынхоо итгэлийг эвдэх ёс зүйгүй үйлдэлүүдийг удаа дараалан гаргасан байна. Тэрээр өөрийн хамаарал бүхий этгээд болох том хүү болон гэр бүлийнхээ гишүүдийн тансаг зарцуулалтад тайлбар хийгээгүйгээс гадна их тод байдлыг нэгсэн ард иргэдэд зохимжгүйгээр хутаанд оруулсан байна. Ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд. Улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм тусгасан зарим шаардлагаас дурдвал бусдын нэр төр алдар хүнд эрх хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр алдар хүндийг бутаах, доромжлохыг хоригдно. Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны их сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэхгүй мэдээлэл хийхийг хоригдно. Гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгийг хууль тогтоомжид заасан хугацаанд бүрэн үнэн зөв гаргаж мэдүүлэх гэсэн байдаг. Ажлын муу үр дүн, алдаж хэлсэн үг, асуудалд хандах хандлага зэрэгээрээ муу жишгийг удаа дараалан тогтоож буй тэрээр иргэдийнхээ үгийг үл хашааж эсрэг акц хийж одоо хүртэл улс төрийн хариуцлага хүлээгээгүй байна. Харин оронд нь улс төрийн бүхий л арга хэрэгслийг ашиглаж өөрийн хариуцлагын хүрээний асуудлаар Монгол Ардын намын засгийн газрын улсын хурлын бүр сүүлдээ үндсэн хуулийн асуудал болгож тэрвэсэн байна. Өөрсдийнх нь томилсон албан тушаалтан ёс зүйн манлайлал үзүүлэх нь битгий түүний хэвтэрхийг харуулж чадахгүй байгаа энэ цаг үед улсын хурл түмэнд итгэл хүлээлгэхгүй эсвэл хүлээлгэхгүй гэдгээ удахгүй шийднэ. Иргэд ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй байхад иргэдийн эрч төлөөлөх болсон улсын хурл хэрвээ түүнд итгэл хүлээлгэх юм бол Монгол улсад итгэлийн хямрал үүсэх нь зайлшгүй. Зөвхөн ил оюун эрдэнэ гэлтгүүгээр ардчсан парламентын тогтолцоонд итгэл хосцож үгүй болох. Цаашлаад үндэсний ив нэгдэгдэж сөргөөр нөлөөлж болцсохгүй гэсэн. Тиймээс Монгол улсын их хурлын гишүүн бий ард түмнийхээ элчин хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлын уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөвчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаралж байна хэмээн андгаа өргөсөн улсын хурлын гишүүдтэй хариуцлагатай байхыг бүгдээрээ санацгаая. Энэхүү бичлэгийн тайлбарт бичсэн холбоос улсын хурлын гишүүдийн утасны дугаар байгаа. Танай таргас сонгогдсон. Мөн өөрийнхөө дэмжиж дугуулсан намын гишүүдтэй мессеж бичээрэй. Ямар утгатай мессеж байх вэ гэдгийг ч мөн тодорхой бичсэн байна. Огцрох, амарх.